Жишээлбэл зарим төслүүд юу яадаг юм уу анхны хөрөнгө оруулалт нь ихэр өндөр одоо оюутлогоо шиг төслүүд дээр бол тэрнтэй холбоотой гайл нөөтийн татвар бол хөрөнгө оруулалтын зардлыг дагаад өсөд ороод ирдэг, урьдчилаад авчдаг. Хэрвээ жишээл хөрөнгө оруулалтын хэмжээ нь бага байгаад ашиг нь өндөр байх юм бол ашигаас сурлагын албан татвар авдаг. Тэгэхээр нөгөө pre-P&L, post-P&L гэж англиар яриад байдаг л та. Нэг нь болохоор хөрөнгө оруулалттай холбоотой татварууд, нөгөөх нь болохоор орлоготой холбоотой татварууд, нөгөөх нь ашигтай холбоотой татварууд. Тэгэхээр ер нь төслүүдээ ингэж харж анализ хийж байгаад хаана нь ямар татвараа байршуулах уу гэдгээ бас аягүй сайн бодож тэрнтэйг уялдуулахгүй бол татвар болгон өөр ингэсэн онцлог зорилготой байдаг. Тэгээд тэрийг бол бас бид нар балансалж харах хэрэгтэй болов уу гэж боддог.